Хөтөлбөрт анхаарал хандуулж байгаа үзэгчдэд баярлалаа. Албан тушаалын байдлаа ашиглан үйлдэж байгаа гэмт хэрэгүүдийг нийгэмд учруулж байгаа хор хөнөөлтөд дүүцүүлэх аргагүй хөнгөн ял шийтгэлээр шийтгэж ирсэн байдаг. Тийм ч учраас авилга албан тушаалын хэрэг буурахгүй байгаа учраас эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ялыг чангатгсан. Хууль санаачлагчид шинэ хуулиндаа сэтгэл хангалуун байгаа бол дахин нэмэлт шаардлагатай гэж үзэх мэргэжилтнүүд ч байгаа юм а. Бид энэ талаар ярилцахаар эрх зүйч Алтан гэрлийг ураад байна. Бидний урилгыг хүлээн авсан танд баярлалаа. Тэгэхээр эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд орсон хамгийн чухал заалт бол олон тэр бумын авилга авсан ч гэсэн хэрэгээ хүлээж хуулийн байгуулалтад хамтан ажиллах энэ нөхцлөөр нь хангахгүй байх. Өөрөөр хэлэх юм бол ямар ч нөхцөл байсан гэсэн хэлбэршүүлсэн тохиолдлоо хэлбэршүүлсэн байдлаар шийдэхгүй байх. Авилгын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажилуулахгүй байх гэсэн юм гол заалтууд яригдсан шүү дээ, тэ. Тэгэхээр таны хувьд энэ хангалттай биш байна гэж үзэж байгаа юу та? За тий. Тэгэхээр бол аливаа ял шийтгэл гэдэг бол хийсэн тэр гэмт үйлдэлийнх нь цар үрээд тохирсон байх хэрэгтэй тийм ээ. Шудраг ял байх хэрэгтэй. Тэгвэл чин хэдэн тэрбумаар нь хэдэн их наядаар нь авч идчихэд за тэгээ нэг 40 саяар торгуулаад гарчдаг. За эсвэл нэг цөөхөн хэдэн жилийн ял аваад ингээ гарчдаг. Нэг ийм хууль өнөдр үйлчилж штэ. Одоо та бид нар өглөө босоод энэ тэнд ямар хэмжээний хулгай гарсан бэ гэдгийг сонсдог боллоо. Бүр сүүлдээ эндээ дөжрөөд энэ баг нэг юм байх ёстой хэмжээнд ойлгох хэмжээнд болж шин чи ингэж ялзарч болохгүй шүү дээ. Гэтэл яг зүгээр хууль тогтоогч нар маань бол яг өнгөрсөн жилийн өдөрт 12 сарын 16-ны өдөр бол эрүүгийн хуулийн зохих зүйл заалтууд. Тухайлбал энэ эрх мэдэл албан тушааллын байдлаа оруулан ашиглах. За тэгээд энэ нийтийн албан тушаалтан ахуул авах гэсэн энэ зүйл ангиудад бол өөрчлөлт хийсэн. За энийгээ бол их ялын бодлогоо бол чангалчлаа гэж ойлгоод байгаа шиг байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр бол миний хувьд бол энэ бол хангалтгүй байна гэж үзэж байна. Харин ч эсэргээрээ юу гэж харж байгаа гэхээр бол тэр үед чинь бид нар энэ нүүрсний энэ олон их наядын юм энэ гэж бас мэдээгүй байлаа. Нөгөө ногоон автобус энэ чинь бас мэдээгүй явлаа. Тэгэхээр эдгээр удахгүй юм асуудал гарна гэдгийг мэдчихсэн учраас бушуухан шиг хуулиндаа тийм зөөлхөн залтаа хийгээд авцсан байна л да. Тэгээ мэдээж наад ялчин багж ийнэ гэхээр одоо үйлчилж байгаа хууль ийм л байна штэ гэж хэлээд мэдээж л энэ бол мөддөө өөрчлөгдөхгүй гэсэн нэг ийм санаагаар зориудаар эрх баригч нар хийчлээ гэж би бол хувьдаа хардж байгаа юм. Тий. Гэтэл энэ нийтийн өмч гэдэг чинь бидний өмч байхгүй юу? Тэгэхээр ягаад бидний өмчийг хулгайлахлаарэ тэр тийм баг авах хэрэгтэй юм бэ гэдэг дээр асуудал байгаа юм. За тэгэхээр одоо үзэгчид бол тодорхой юм шаардж байна. Тэгэхээр би бол одоо ингэж хэлье л да. 22-ийн 1 буюу эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглах гэдэг дээр бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасаж 5 жилээс 12 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж байгаа. Хамгийн хүнд ял нь энэ. Тэр чинь тэртээ төрийн албанд ороод энэ улсаас хулгай хийнэ гэсэн зорилготой орж ирчээд хангалттай хэдийн үеэр идэх хөрөнгө хулгайлцсан чинь дахид тэр нийтийн албаар орж яах юм. Тэгэхээр энэ нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасна гэдгийг бол тэр хүний хувьд бол шийтгэл биш байхгүй юу. За тэгээд 5-аас 12 жил гэж байгаа. Дээдл нь 12 жил заа юу. За 12 бараг өгөхгүй. За 12-ыг өгье гэж бодъё. 12-ыг 4-ний 3-аар юунд орно гэж бодъё. Одоо магадланд орно. Тэр чинь нэг 8 жил. Тэр 8 жил дотор чинь тэр хүн бас ажлын хоног гэдэг юм аавн дээр оронд байх та. За тэгэхээр бол яг бодиттойгоор бол нэг 6 жил суусан болоод гараа өвчж байгаа байхгүй тэр чинь ялаа эдэлсэн гээд. Гэтэл тэр их олон наядаар нь идсэн хүн нэг 6 жил суугаад гараад ирэхэд хувьд бол тэр хүний хувьд бол баг амралт болчихж шít. Тэ. Тэгэхээр тэр хүн одоо ухаантай хүн юм чинь бодно шít. За ахиухан хулгайлах хэвээр. Ахиухан хулгайлчаад нэг 6 жил суучаад гараад ирэхэд би бол дахиж ямар ч ажил хийхээр өөрөө сайхан амьдрна гэдэг ийм тооцоо байж шít. Тэгвэл миний гаргаж байгаа санаа бол юу гэхээр бол тэгж болохгүй юм аа. Ерөөсөө энэ нийтийн албан тушаалтан нийтийн өмч хөрөнгнөөс ингэж хулгайлна гэх юм бол бүх насаар нь хорьё л гэж байгаа. Өөрөөр ямар ч тийм бодлого бодох шаардлагагүй. Тэр чинь цаагаар бол болохгүй гэж байгаа байхгүй. Та хэрвээ яах юм бол тэр 6 жил болоод гарч ирсэн тэр тооцоо хийх боломжгүй болгоо ичиж байгаа. Шууд насаараа тэр шорондоо суул гэж байгаа байхгүй юу. Өнөөдөр энэ ялын бодлогыг ингэж чангаруулж хийж өнөөдөр төрөөс хулгай хийж болдгиймаа гэсэн энэ хүмүүсийн энэ бодлыг таслах хэрэгтэй байна шүү дээ. Тэрнээс биш за яах вэ гэж яваад байх юм бол эн чинь хэдийн хүртэл үргэлжлэх юм. За одоо тэгээд ингэдэг бас шүүхээр орж байгаа шүүгдэгчид бол магадгүй шинэ хууль гараад ирэх юм бол эрх зүйн байдлыг ордуулахгүйгээр тэр хоёр хуулийг харж байгаад аль баг ялтайг нь өгнө. За энэ бол мэдээж л одоо миний томьёолоор шинэ хууль гарч ирдэг гэхэд бол тэр хууль батлагдсанаас хойш гэмт хэрэг хийсэн хүмүүст хамаарна л да. Гэхдээ юу ч хийхгүй байсны хажууд бол энэ бол би үр дүнгээ өгнө гэж бодож байгаа байхгүй. Ийм ялын бодлого чангарчих юм бол одоо нөгөө төрлөө зүтгээд байгаа нөхдүүд чинь бодно шүү дээ. Энэ чинь би хулгай хийж байгаа баригдах юм бол би бүх насаараа шоронд хоригдох гээд байна тийм ээ. Тэгэхээр би хийх үү болох уу?
Одоо бол бага байгаа учраас за би тэдийн шүүгчтэй өгөн, тэрийн прокурортой өгөн, ар гэртээ тэдийн үлдээчээд орон шоронд очиж би ахтайхан шиг байж байгаа. Тэгээ гарч ирэхдээ үлдсэн мөнгөөрөө би сайхан амьдрна гэж ингэ тооцоо хийгээд шүү дээ. Тэгвэл өөрөөр хэлбэл хулгайч нарт ийм боломжийг олгож болохгүй гэж хэлэх гээд байхгүй. Ерөөсөө сонголт бол та насаараа шоронд суун. Эсвэл битгий хулгай. Ийм л юм дээр явж хэвчээ гэж харж байгаа. Тэгэхээр таны харж байгаагаар бас хамгийн гол нь хуулийн заалтанд одоо хохиролгүй болгох тухай. Яг тэгэхээр иргэдийг маш их хэмжээгээр хохироочод байна шүү дээ. Хохирол нь барагдахгүй иргэд одоо татврын мөнгөөр хохироод дуустдаг. Энэ дээр одоо энэ хуулийн дээр бол тодорхой зүйл байхгүй байгаа шүү дээ. Хорих ялыг нэмэгдүүлсэн л зүйлд байгаа. Тэгэхээр таны бодол юу? За би бас яг баг зэргийн судалгаа хийж үзлээ л дээ. Тэгэхээр бол энэ эрх мэдлээ уруулан ашиглах гэмт хэрэг дээр олон улс ямар одоо ял шийтгэл оногдуулт юм бэ гэдэг. Одоо надад бол жишээлбэл яг энэ дээр бол 34 улсын жишээ байна л да. За гэтэл энэ дээр бол ингэж байгаа юм. Өмнөд Африк, Хятад, Индонез. За энэ улсууд бол бүх насаар нь хоригддаг юм байна. Одоо яг саяны миний хэлээд байгаа томьёоллоор гэсэн үг шүү дээ. За дээр нь нөгөө нэг хохирол нөхөн төлөвлөх асуудал ярихлаар учруулсан хохирлыг жишээлбэл Малайз 5 дахин нэмэгдүүлдэг юм байна. Гэтэл Узбекистанд 600 дахин нэмэгдүүлдэг гэж байгаа байхгүй юу? Манад бол учруулсан хохирлыг нөхөн төлнө гэж байгаа. Ерөөсө 10 тэрбумыг хохирол учруулсан гэж үзвэл 10 тэрбумаа төлөөл гараа явчихна гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр нөгөө хүн чинь тэр 10 тэрбум чинь арай ярих юм бол бодит авсан мөнгөнийх нэг хэсэг л байгаа шүү дээ. Мэддэггүй мөнгө цаана үлдсэн байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр авсан мөнгөнд дүнд биш тэр мөнгийг давуулж тавьж ийж тэр хүнд одоо эн чинь жинхэнэ шийтгэл болж очих гээд нь шүү дээ. Тэгэнгүүт одоо наад хүн чинь бол бодоод нэгдүгürt бүх насаараа хоригдох юм байна. Дээр нь ерөөсөө ураа цуглуулсан бүх юма хураалгах юм байна. Тэгэхээр ерөөсөө энэ гэмт хэрэг хийхгүй гэдэг ийм санаа сэтэл тэр хүн төрөх ёстой байхгүй юу? Одоо өнөөдөр Монгол улс бол хууль засгалдаг, хууль дээдэлдэг ийм улс орн. Тэгэхээр өнөөдрийн энэ одоо нүүрлчихсэн байгаа энэ хулгайг бол жахан чангахан шиг гараар л зогсооно гэхээс биш хүний нэг ухамсарт хандаал, ёс зүйд хандаал ингээд явна гэж бол хизээч байхгүй гэж би харж байгаа байхгүй юу. Тэгээ яг Монгол улс өөрөө хөгжөө тэр сайхан хүмүүсийн ухамсар юм сайхан сэрэгчсэн энэ хулгай юм багассан үед тэр яллахын бодлого багасдаг юм байгаа үз. Тэ. Би бол ингэж харж байгаа. Тэ. За нөгөө нэг зүйл анги нь бол энэ нөгөө төрийн нийтийн албан тушаалтан хахуул авах асуудал байгаа тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн манай хувьд бол яаж ийм гэхээр бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар нь хасааж 12 жилээс 20 жил хүртэл хугацаагаар хорих хэл шийтгэнэ л гэж байна. Тэгэхээр одоо хууль чангараад ирэхээр одоо хүмүүс одоо өөрийнхөө мөрийг баллахын тулд алан хэдлэг юм уу тийм ээ? Одоо гэрчийг устгах ч гэдэг юм. Ямар нэгэн тиймэрхүү байдал руу орох юм боломж нь хэр байдаг вэ? Мэдээж үл ингээд юм бол заавалч сайн муу хоёр үр дагавар гаргана шүү дээ. Тэгэхээр бид нар бол мэдээж ингэж харж байгаад чухам аль хувилбар нь алстаа энэ улс нийгэмд хэрэгтэй юм бэ тийм ээ? Гэдгийг л сонгохоос биш ингээ ялын бодлого чангарлаа гэ тэр болгон яг тэр өндөр ял авчих хүмүүс бас хиндээ бол бас гарч ирэхгүй болоо. Гэхдээ хүний сэтгэхүйд бууж штэ эн чинь. Би ерөөсөө тэдэн жил болоод гараад ирнэ гэж ерөөсөө тэр хүн бодохорог болчихж байгаа байхгүй юу? Та бүх насаараа торны цаана амьдралаа өнгөрүүлнэ гэхлээр эн чинь хүн юм бодно штэ. Тийм биз? Тэ. Тэгэхээр л миний энэ хэлээд байгаа санааны ерөөсө гол юм л энэ дээр байгаа юм. Одоо энэ хүмүүсийн тархинд ийм айц төгшөөрийг бий болгох хэрэгтэй. Ялангуяа хүмүүсийн гэдэг чинь одоо тэр хулгайч нарыг хэлээд байгаа шүү. Хулгайч нар юм тийм биз? Тий. Хөө хилцээ хугацааг бас өөрчилсөн шүү дээ тийм ээ. Тэгэхээр хөө хилцээ хугацааг одоо ингэж хөнгөвчлсөн одоо байхгүй болгосноор ер нь юу дээрднэ гэж та харж байгаа. Яг зүгээр эрүүгийн хуулинд бол хөө хилцээ хугацаа бол одоо юу яахгүй хэрэглэгдэхгүй гэсэн одоо хэд хэдэн одоо зүйл байдаг шүү дээ гэмт хэрэгүүд тийм ээ хөндөрлөгтний эсрэг аюулгүй байдлын эсрэг энэ төр гэсэн нэг тиймэрхүү гэмт хэрэгүүд дээр бол жишээлбэл хүн хэлц хугацаа хэрэглэхгүй гэдэг. Тэгэхээр яг энэ авилга албан тушаалын нийтийн эрх ашигын эсрэг ажиллаж байгаа хүмүүстээр бас яг ийм байх хэрэгтэй байхгүй энийг ч нээлттэй тавьж өгөх хэрэгтэй байхгүй юу. Цаад санаа нь ерөөсөө л та нийтийн юмнаас хулгайлж болохгүй л гэж байгаа асуудал бол тий. За баярлалаа танд мэдээлэл өгсөн таны ажилд амжилт хүсье. За